За нийслэл Улаанбаатар хотод 1200 автобус тарилаа босгол үйлчилгээнд явж байгаа. Өдөртөө бол ажлын өдөр бол 900-аас 940 автобус гарч байна. Амралтын өдөр бол 700-аас 800 гаруй автобуснууд бол гарч байгаа гэсэн юм тооцоо судалгаа байж байгаа. Улаанбаатар хотод нэг сая 500 мянган хүнээс сая 200 мянган бол ямар нэгэн зорчилт хийж байгаа гэсэн ийм статистик тоо мэдээ байгаа. 1200 автобус тарилаа босоос бол стандартаараа хасагдж байгаа нэг 200 гаруй автобус энэ жил байж байгаа. Тийм учраас бол нийслэлээс бол энэ жилдээ багтаагаад эхний улирлаа багтаагаад 300 автобусаар бол парк шинжилтийг хийя гэсэн юм төлөвлөгөөтэйгээр ажиллаж байна. Парк шинжилтийг бол өмнө нь юу гэдэг нөхөн хангалтч байд юм уу? Энэ хуучин автобусныг Солонгост ажиллаж байгаад авчирсан автобуснуудаар нөхөн хангалт бол нэлээ хийдэг байсан болвол энэ жил 10 жилийн дараа 2009 онд парк шинжилт хийсэн шүү дээ. 10 жилийн дараа 300 автобусаар бол эхний улиралд парк шинжилтийг бол хийхээр ингээд төлөвлөд ажиллаж байна. За парк шинжилтийг хийхэд бол манай эрс уур амьсгалтай шүү дээ. Манайх ч одоо өвөлдөө бол хасах төч хүрж байгаа шүү дээ. Энэ хасах төчийн хэмд явах стандарт шаардлага, олон улсын стандарт шаардлагад нийцсэн энэ автобуснуудаар бол парк шинжилтээ хийхийг бол зорин ажиллаж байна. Тийм учраас бид бүхэн маань Оросын холбооны улс, Беларусь, Герман, Хятад, Монголын бас 2 автобусыг бид нар аваад туршаад эхэлсэн байгаа шүү дээ. Энэ болгон дээрээс бол яг энэ эрс уур амьсгалтай газар аль нь илүү зохицох юм бэ гэдэг энэ чиглэлээр бол нэлээд тооцоо судалгаа хийгээд эхний улиралтаа магтаагаад 300 автобусаар бол парк шинжилтээ хийя гэсэн ийм зүйлүүдийг ярьж байгаа. 2019 оны сүүлээр бид бүхэн юу явуулж эхэлсэн? Хүүхдийн автобус, сургуулийн автобус явуулж эхэлсэн. 40 автобус 29 сургуулийн 33 чиглэлд бол явуулаад эхэлсэн байгаа. Энэ бол нэлээд үр дүнтэй ажил болсон байж байгаа. Бид бүхэн маань оны сүүлээр ажиллаа бас дүгнж үзсэн 115 мянга гаруй сурагчдыг бол давхарцсан тоогоор бол зөөлсөн байна гэж энэ тооцоо гарч ирсэн. Тэгэхээр бол энэ хэмжээний сурагчдын бол аюулгүй байдал хангагдсан байна. Хоёрдугаарт бол эцэг эхчүүдийн цаг зав, эдийн засаг талаасаа ч гэсэндээ эерэг үзүүлэлтүүд бол нэлээд гарсан байж байгаа. Мөн гуравдугаарт нь бол замын төвжирлийн асуудал энэ мэрэгжлийн анги байгууллагуудаас 3%-аар замын төвжирэл буурсан байна гэдэг ийм тооцоо бол гарсан байж байгаа. Тийм учраас энэ 20 ондоо багтаагаад энэ хүүхдийн автобусн дээр бол бас нэлээд анхаарал хандуулж нэг 200 хүүхдийн автобусаар бол автобусыг бол шинээр явуулах. Гэхдээ бид бүхэн маань бол юу гэдэг нийтийн тээвэрт явдаг автобус, сургуулийн автобус хоёрын стандарт бол шал ондоо байхгүй. Тийм учраас яг сургуулийн чанар стандартад нийцсэн юм автобусаар бол автобусыг бол бас оруулж ирэхээр ингээд төлөвлөд ажиллаж байна.